За сайн байцгаана уу? Та бүхэн www.цэг хаахаа цэгийн оруулж иж худалдаалж буй Android одоо утсыг танилцуулж байна. Android утас нь одоо Google компани гаргасан Android үйлдвэрлэлийн систем дээр ажилладаг Motorola компани одоо Android гэдэг ийм утас байгаамаа. Энэ утас нь болохоор одоо гадна талаасаа ингээ харах юм бол та бүхэн харж байгаа одоо дөрвөлжин илүү эрэгтэй хүмүүс зориулсан гэхээр жингийн үед бол бусад сүүлийн смартфонуудыг бодвол жоохон хүнд даацтай, дэлгэц нь бол нэлээд том. Хойно одоо энэ батарейны кейсинг гэдэг нь болохоор одоо цэвэр төмрөөр хийгдсэн тиймэрхүү кейсингтэй тийм утас байгаамаа. Үзүүлэлтийн хувьд гэвэл энэ дотор өөрөө ARM процессор, ARM 600 MHz-ийн процессортэй. Энэ видео камер нь гэвэл одоо 5 мегапикселийн видео камертай. Энэ нь болохоор 720 үржин 480-аар 24 frames per second гэдэг чанараар одоо бичлэг хийх чадвартай байгаа юм. Тэгэхээр нэгсэндээ DVD чанарын бичлэг хийх чадвартай утас гэсэн үг л дээ. Мөн энэ утасны одоо дотоод RAM-ны хэмжээг бол 256 МБ байгаа. Тэгэхээр RAM-ны хувьд гэвэл одоо ерөнхийдөө ингээ гар компьютер шиг л гэсэн үг л дээ. Дээр үе муухан компьютертэй адилхан үзүүлэлттэй тийм утас байна л гэж ойлгож болно. Тэгээд бусад одоо сүүлийн Android утаснуудаас одоо ялангуяа Nexus One-аас юугаар ялгаатай юм бэ гэвэл Nexus One-аас одоо процессор болон RAM-ийн хувьд Nexus One-аас илүү багч гэсэн камер болон энэ QWERTY keyboardтай гэдгээрээ одоо давуу талуудтай байх жишээ нь юм аа. За тэгээд одоо энэ утасны дотор талд одоо юу байгааг та бүхэнд харуулъя. Тэгээд мэдээж энэ утас нь болохоор Android үйлдвэрлэлийн системд ажиллаж байгаа болохоор бүх Android утаснууд бол үйлдвэрлэлийн систем яг адилхан, user interface нь бол яг адилхан, дээр нь ажиллаж байгаа аппликейшнууд нь бол яг адилхан аппликейшнууд татаж авч ашиглах боломжтой тийм байгаа. Энэ одоо яг одоо миний хэрэгжилж байгаа энэ утас нь болохоор одоо Android үйлдвэрлэлийн систем 2.1 буюу Cupcake-ийг суулгацсан байгаа. Гэхдээ энэ утасны одоо энэ утсыг 2.2 буюу Froyo руу энэ 8 сарын ихээр гэхэд одоо апдейт нь одоо гарцсан байна гэж бол Google компани цаанаас албан ёсоор мэдгдсэн байгаа. За тэгээд утасны дотор талд одоо мэдээж Android дээр ажилладаг энгийн аппликейшнууд бол Facebook, Twitter, Yahoo Messenger гэх зэрэг бүх аппликейшнуудыг та татаад утсан дээрээ суулгачиж болно. Мөн та хэрвээ Gmail, Yahoo Mail гэх тэр бүх мэйлүүдээ ингээд утсан дээрээ татаад суулгациж болно. Тэгвэл одоо та байнга ингээд өөрийнхөө мэйлүүдийг гар утсан дээр одоо BlackBerry-тэй яг адилханаар байн гар утаснууд дээр хүлээж авч явах тийм боломжтой болж байгаамаа. За өөр тэгээд утсан дээр гэвэл мэдээж зөндөө олон тоглоомууд байгаа. YouTube үзэж болно, хөгжим сонсож болно, бичлэг үзэж болно, зураг авч болно, зураг үзэж болно. Google Maps ашиглаад Google Maps-аар одоо тэгээд газрын зурган дээр харж болно. Зөндөө олон төрлийн тоглоомнууд байгаа. Наад зах нь одоо покер, альсгүй янз бүрийн хөзрийн тоглоомууд, цаас шиддэг тоглоом, бөмбөгнөөс болтдог тоглоом, онгоц удирддаг тоглоом, альсгүй мотоциклээр уралдаг тоглоом гих мэт тоглоомны сонголт бол маш өргөн. Мөн одоо энэ та бүхэн харж байгаа Sudoku байна, альсгүй нүх тойруулж шаариг өнхрүүлдэг тоглоом. Бүр хоёр хүн хоорондоо өрсөлддөг одоо хүний мэдлэг одоо хурц шалгасан энэ two player reactor гих мэт ийм тоглоомч гэсэн хүртэл бас байна. За тэгээд мэдээж энэ утсыг одоо та нар бол яг утас гэдэг зорилгоор нь одоо ашиглахыг сонирхож байгаа. Тэгээд одоо фон руу орох юм бол энэ чинь фон байгаа сүүл залгасан дугааруудаа ингээд харчин. Contacts гэвэл одоо contacts дээр ингээд бүх contacts ингээд орсон байх жишээтэй. Энэ contacts-уудынхаа хэрвээ та Facebook аккаунттай бол та өөрийнхөө утасны contacts-уудыг Facebook аккаунтаас синхлэх юм бол Facebook дээр таны найзуудын тавьсан зурагнуудыг гар утас руу чинь татаж оруулж ирээд таны найзууд тань руу залгахад дугаарыг нь таньд найзуудын чинь зураг гарч ирэх боломжийг бол одоо энэ утас бол бий болгож байгаа. Мөн одоо мессежинг функц нь болохоор одоо яг iPhone-ийн мессежинг функцтэй адилхан одоо ингээд нэг хоорондоо чат хэлбэрээр гардаг. Одоо thread болж гарч ирдэг. Тэгэхээр мессежинг ингээд уншлаа гэхэд одоо ингээд хоорондоо чатлсан юм шиг мессежинг бол ингэж харагдаж байгаа юм л да. За тэгээд өөр энэ утасны давуу талууд гэвэл мэдээж энэ contacts дээр одоо энэ утас ямар ч Android үйлдвэрлэлийн системтэй утсыг ашиглахын тулд заавал Google-ийн аккаунтыг бол анх холбож өгдөг. Тэгэхээр тэгснээрээ яа гэм бэ гэвэл одоо таны Google-ийн мэйл дотор байгаа тэр бүх контактууд чинь гар утсан дээр орж ирдэг. Та дараа нь утсаа хайлаа гэхэд та өөр Android утас аваад Google-ийн мэйлийг оруулах юм бол таны бүх контакт зэрэг мэдээлэл дараагийн утсан дээр шууд автоматар ороод ирнэ. Танаас ямар ч гар ажиллагаа гарахгүй. Тэгэхээр та амьдралдаа нэг удаа бүх контактаа Google-ийн мэйл дээр оруулсан байхад дахиж хизээч одоо оруулах шаардлагагүй байх жишээтэй. За тэгээд одоо камерыг нь шалгаж үзвэл камер нь одоо жишээд одоо ингээд энэ утасны камерыг одоо та бүхэн ингээд харж байна. Тэгээд одоо энэгээр видео болон зураг авч болно. За өөрчлөн энэ Moto Torch гэдэг аппликейшн одоо гарч идэх аппликейшн байна. Энэгээр гар утасныхаа флашыг асаагаад гарч идэ асааж болно.
Гэх мэт хэрвээ та Android market руу өөрөө сонирхож ороод ухаж үзэх юм бол дээр нь байгаа аппликейшны тоо бол хязгааргүй. Тэгээд бид нар ингээд аппликейшн болгоныг нарийн танилцуулсан видеонуудыг дараагийн бичлэгээр хөргөх болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээ манай сайт руу орж иж энэ усны талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон үнийн хувьд сонирхож үзээрэй. Одоогийн байдлаар зарж байгаа нь болохоор 549 тооцох нэгж буюу доллараар тэнцүү гэж үзээ $549 зарж байгаа маа.